Нэг төө. Эртээ урдын цагт нэг төө биетэй хоёр төө сахалтай нэг өвгөн байжээ. Тэр хүн хөрөнгө болох бөөсөн бэруутай, буурсан нохойтой, дэрсэн тэрэгтэй юмсанжээ. Ингээд өвгөн нэг өдөр бөөсөн бэруугаан бөм хийлгэж, хуурсан нохоогоо хав цуудаад, дэрсэн тэргийн хар хийлгэж явж гинэ. Өвгөн явж байтал нэг гүвэн дээгүүр гасан чи харин нэг могоо тааралдаж гинэ. Тэрнийг эр хүнд олц гэж аваад, дэрсэн тэрэгэн дээр хаяцгаа цааш явж байтал нэг айлын нутаг тааралдаж гинэ. Тэнд нь очисон чинь нэг шивээ, нэг муу тэвэн, нэг шувууны 7 өндөг. Тэгээд бас нэг муу төмөр муун байсныг аваад цааш явж байтал мангасын өндөр гараа аваахай таарлаж гинэ. Дахиад очисон чинь мангас нэзгүй байна гин. Тэгэхээр нь төө өвгөн орж хоол унднаас нь идэж уучгаад мангасыг хорлох гэж тэвний орон дээр нь хадгаж айраг руу могоогоо хийж нурман дотор нь өндгөө болж шивээгэн цавгууд нь хийж төмөр мунаан дотгон дээр нь тавьж орхиод дэрсэн тэргээ нуужээ. Ингээд өөрөө бараан дотор ороод хөвтөж байж гинэ. За тэгсэн чинь харанхуй шиг өнөөх мангас гэртээ хурж ирээд цав өгөөдөө дашуура хийх гэтэл шивээ гатгаж, орон дээрээ суух гэтэл тэвэн хатгаж, айрагнаас уух гэсэн чинь могоо гатгаж гинэ. Гэхдээ юу болж ийн гал ноцоож гэрэл гаргая, ер нь юу болоод байгаа юм хэмээн нурмыг гутгал өндөг хаагарч нүдийг нь сохолж гинэ. Ингээд гэрт үгснээс гадаа гарч үхийгээд ухсгээд төмөр мөн толгойг нь хаг зохиод алчгаж гинэ. Энийг нь өнөө төө өвгөн хараад одоо ийм том мангасыг одоо ийм жижиг хүн алчлаа гэж байх уу гэж онгирч хөөрч хөхөрсөөр байгаад элгэн хөшөөд үгчихсэн юм гэдэг.